Олон нийтийн сүлжээ Twitter, Facebook зорилготойгоор орж ирсэн хөлсний хэсэг этгээдүүдийн гайгаар нийгэмд ямар ч ноцтой асуудал дэгдсэн сөрөг байрлал хийж асуудлыг өөр зүг рүү чиглүүлэн матагнуулдаг технологи сүүлийн үед Монгол бүр нутагшаад байна. Хөлсний тэдгээр нохтууд нь бичих ур чадвар сайтай олон нийтийн PR-аар мэрэгсэн зааварлагчаар удирдуулсан Facebook, Twitter-т олон мянган дагагч бүхий мэрэгжлийн шахуу боловсон хүчнүүд юм. Боловсон хүчин гэдэг үгийг энд шууд утгаар нь ойлгож болно. Эдгээр боловсон хүчнүүд нь хүчингийн гэмтэргээ шууд механик төрөнгийн үйлдэлээр биш аята таата үг хэллэг, хошин марзан бичлэг, түүхийн эрээвэр хураавар ойдон цойдон баримтуудыг эслэл болгох замаар иргэд олон нийтийн дархийг угааж нийтлэл бичвэрийн боловсон аргаар хүчинтэж инсталлах замаар үлддэг. Жохом эдгээр боловсон хүчинтэгч нар л эсдийнхээ заавраар ард олон нийтийн төлөө дуурсан хэнийг боловч популист гэх мэтийн нэр хочийг өгч жохом тэднээс болж улс орон сүрч байгаа гэх мэтийн сухтал ухуулга явуулдаг юм. Эрх баригчид ямар нэгэн луур дээр баримтчилгаа хийхээ өмнө тарих угаалтаа эхэлнэ. Хөлснийхэндээ албаны бичиг цаасвч нийтлүүлэн олныг шуугуул жигшүүлэх ажиллагаа явуулна. Яасан ч бэлэн зэлэн бичиг баримтгүйч тийм байдаг юм. За ингэж жигшүүлснийхээ дараа нөгөө хүнээ баримтчилна. Ард олон нийт ч нэх орилолдоод байхгүй. Ерөнхийдөө хар PR-ын ноён нурууг ингэж босгодог. Улс орон мөнгө болон сүрч байна. Тэр энэ толгоонуудаа зар зүрд хөдлөхгүй бол Монгол улс шууд сүрлээ. Тэрийг хөдлөх гэхлээр л тийм ийм улс төр саад садаавлаад байна. Тэгж яриул тэр чинь тийм ч төсөл хийдсэн, энэч тендрийг золигсон, тэнд энд шороо оволж улсын хөрөнгө сүйдгсэн гэх мэт. Үүнийг нь олон нийтийн сүлжээнд хөлснийхэн дэврээгээд өгөхөөр улаалцлан давслаад бараг идэх шахуу юм болж эхэлнэ. Ер нь иймэрхүү. Харин асайн тогтоотуулахаар өнөө улаасан данстай чинь тэр бумаар нь хээвнэг гаргаад ирж байгаа юм. Өнөө хөлснийхэн энэ сэдвээр харин таагдуугүй. Учир нь асайн бол эрх баригчдын мөнгө угаалч шүү дээ. Гэх мэтээр Панама офшор дээр яг энэ мэтээр шуугж угаад намдараад авлаа. Бид хөлснийхнийг илчлэх цаг болсон. Эдгээр тэрийн жотоо нийлсэн гэрийн нохооноос аюултай субъектууд болоод байна.